За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би нарциссизм гэж юу вэ? Ямар зан чанаруудтай байдаг вэ? За тэгээд тэдгэрийг одоо хэрхэн таних вэ те? Иймэрхүү сэдвийн талаар ярих гэж байгаа. За энэ сэдвийн талаар нөгөө хүн болгон ярьдаг болцсон чинь жоохон үн цэнэ алдсан гэх юм уу? Хүн болгоны мэддэг юм шиг болцсон юм шиг. Гэтэл яг энийг ингээд гүн гүцхий судлаад байх тусмаа яг одоо өөрийнхөө нарциссистик шинж чанаруудыг олж таних тэгээ бусдыг таних тэгээд нарциссист хүмүүсийн хохирогч болохгүй байх өөрөө энэ зан чанарынхаа хохирогч болохгүй байх гэдэг ч юм уу аюул болон давуу талуудтай тэгэхээр зүгээр нэг наадах чинь тийм л зан чанар байдаг штэ гэд ингээд өнгөцгөн дүгнэлт хийгээд дурдаад өнгөрхийн оронд хүн болгон одоо гүн гүнзгий судлаасаа гэж маш их хүсэж байна. За тэгэхээр нарциссизм гэдэг нь болохоор ерөнхийдөө нарциссус гэдэг одоо эртний грекийн домогт байдаг одоо маш үзэсгэлэнтэй тийм эрэгтэй хүний талаарх домог байгаа. За энэ хүн одоо өөртөө хитрхи хайртай зөвхөн өөрийгөө хайрладаг. Тэгээд бусад хүмүүсийг огт тоодохгүй хайрладаггүй гэдэг ч юм уу те энэ зан чанарынхаа төлөө шийтгэлдээд тэгээд голын тусгалд тусч байгаа өөрийнхөө дүрсийг хараад уралцдаг. Тэгээд насан туршдаа өөрийнхөө тусгалыг тэнд харж хөвцөр байгаа. Тэгээд тэндээ нас орчдөг. За тэгээ нас орсон газар нь нарциссус гэдэг шар өнгөтэй цэцэг ургаснаар одоо өнөөдрийн нарциссизм гэдэг үгний үндэс суурь нь тавигдсан байдаг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө нарциссизм гэхээр те одоо эмпати байхгүй гэдэг ч юм уу цэвэр амиа хуваа хичээдэг зөвхөн өөрийгөө боддог хайрладаг ийм зан чанарыг ерөнхийдөө илэрхийлж байгаа. Гэхдээ нөгөө нарциссизмын төрлүүдийг ингээд судлаад байх тусам ер нь бусдыг бол өөрийгөө ойлгоход айгүй тийм амар болоод ирдэм бэлээ. За тэгэхээр би нэг сэтгэл судлаач ярьж байгааг сонссон 3 хүн тутмын нэгэнд нь одоо нарциссист шин чанар байдгаа гэд. Минийхаар бол хүн болгонд нарциссист шин чанар байдаг юм шиг санагддаг. За тэгэхээр одоо narcissistic personality disorder буюу одоо нэг бүр сэтгцийн эмгэг болчвол энэ шал өөр болчихно л доо. Сэтгцийн эмгэгтэй ийм сэтгцийн эмгэгтэй хүмүүс бол одоо бүр хүнд гэсэн үг. Гэхдээ бүр сэтгцийн эмгэг болтлоо яваагүй тийм жижиг сажигтэй зан чанарууд байдаг хүн болгонд. Тэгэхээр хүн өөрийнхөө дотор байгаа одоо нарциссизмыг таних мэдчихэж бусад одоо ийм нарциссист хүмүүсийн хохирогч болохгүй те бусдын одоо ятгаланд явуулганд өртөхгүй за тэгээ дээрээс нь өөрөөсөө тийм муу мухай зан чанарыг гаргахгүй байх боломж үүсэж байгаа. За ингэж ерөнхий тийм нарциссизмын шинж чанаруудыг дуртаад явъя. За хамгийн ихнийх нь болохоор grandiosm narcissism гэдэг байгаа. За тэр нь юу вэ гэхээр юм нөгөө ерөнхийдөө юм celebrity type те олонний танил ингээд олонний анхаарал байх дуртай, олонний одоо магтаал сайшаалыг хүртэж тэндээсээ одоо эрчим мэндийг авдаг те. Тэгээ ерөөсөө шүүмжлэлийг хүлээж авах ямар ч чадваргүй тэгсэн мөрчлөө ингээд магтуулаад шүтүүлээд хүндлүүлээд юм байж ах дуртай. Тэнгүүтлээ одоо бусдын сэтгэл зүрхийг гүлээ ошоод гэхдээ одоо ямар ч эмпати байхгүй гэдэг ч юм уу. За тэгээд эдгээрийн бас эсрэг шин чанартай хүмүүс нөгөө монголоор бол бэлдуучлах одоо цүнх баригч нар гэж ярьдаг шүү дээ. Тэдгээр хүмүүс бас нарциссист шин чанартай зөвхөн ингээд өөртөө ашигтай гэсэн те өөрт нь хэрэг болох үз гэсэн хүмүүст бэлдуучилж наалдаад тэгээд тэднийг одоо шимгчилж амьдардаг. Тэгсэн мөртлөө өөрт нь одоо ямар ч нэмэр болохгүй гэж үцхүнтэй айгу муухай харцдаг ч юм уу тий. За тэгснээ ээж аав одоо юм ойр дотныхоо хүмүүстэй хүртэл айгу муухай харцдаг ийм хүмүүс бас байдаг. Энэ бас нарциссизмын нэг шинж чанар. За энэ дараа нөгөө superficiality буюу одоо гэд бүх зүйлийг маш юм амархан дүгнэлт хийчдэг, амархан шүүмжилдэг тий. Одоо нэг үгээр ярил монголоор бол одоо харалхан гэх юм уу да ингээд зүгээр л нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн явж явах юм бол энэ хоёр учиртай юм байна гэдэг ч юм уу тий. Ингээд ямар ч тийм гүн гүнзгий сэтгэн бодохтой ингээд дүгнэлт хийж ухах судалгаа хийх чадваргүй зүгээр л харагцсан юм болгоноо шүүмжлээд дүгнээд ингээд суучдаг энэ бас нарциссизмын нэг зан чанар. За нөгөө талаасаа бас ингээд бүх юм ингээд санаанд нь таалагддаггүй гомдлоо л гэдэг те ингээд бүх хүн өөрт нь өртөө юм шиг ханддаг юм хүмүүс байдаг. Тэгээд дэлхийн ертөнцид тэр чигээр өөрт нь өртөө юм шиг те ингээд хохирогчийн сэтгэл зүйтэй гэх юм уу. За тэгээд нөгөө vulnerable буюу одоо юм эмзэг хитрхийн эмзэг те ингээд жижигхэн юм дээр маш эмзэг хүлээж авдаг. За тэгээд тэрнээсээ болоод нөгөө grandiosm хүмүүсээ бодох юм бол ийм харизма багтаа мөртлөө яг хажуудаа байгаа хамгийн ойрын хүний те эр нөхрөө одоо эхнэрээ тэгээд ээж аавыгаа хичнэрийгаа ингээд хүснээрээ байлгаас урцсан те тэднийг үхэхээр айлгаад ч гэдэг юм уу эсвэл
Нартаа ингээ гомдлоо тэднэрийгээ бүр ингээ манипулейт хийгээ те за надаас салах юм бол баг бүхэн мөхөн гэдэг ч юм уу те тиймэрхүү тохиолдлууд агиих байдаг шүү дээ те. За эдгээр болохоор юм одоо эмзэг мэдрэмтгийн нарциссизмын төрөлтөд орж байгаа. За энэний дараа гэх юм бол communal энэ бас Монголд агиих ажиглагддаг. Communal буюу одоо олон нийтийн нарциссист гэх юм уу. Энэ тэгэхээр нөгөө нэг ингээл маш их сайн үеийн аян хийгээл те энд ч хүүхдүүд туслая, энд ч голыг цэвэрлэе, тэнд ч ахмад наснууд инглээд гэд ингээд сайн үеийн аянд нэгдээд ингээд сайн үйл санаачлаад хийгээд байгаа юм шиг мөртлөө тэр нь ерөөсөө бусдад туслах зорилготой биш өөрийгөө би ийм сайн хүн шүү, би ийм мундаг шүү гэж харуулах цаад зорилготой. За тэгээд тэрийгээ байнга ингээл нөгөө пост хийдэг, лайв хийдэг те тэгээ би энд ийм сайн юм хийлээ. Би тэрэнд ингэж туслаа гэд өөрийгөө дандаа зарлаад явж идэг. Тэгсэн мөртлөө яг гэртээ харахаар яг гэрийнхэнтэйгээ айгүй муухай харцдаг. За энэ бүр олон нийтийн юм дээр ингээд сайн үйл хийгээд байхгүй ч гэсэн бас нөгөө найз нөхөдтэй хамт олонний хүрээнд айгүй зөөлөнтэй ингээд хүн болгонд туслаал ингээд энийгээ суугаад байдаг нэг юунд ч уурлахгүй тэгсэн мөртлөө хүн болгонд сайрхалтай туслал ингээд байдаг мөртлөө яг хажуудах одоо эр нөхрөөч гэдэг юм уу эхнэрээ ингээд бүр шимэгчилчээд гэхдээ бүр ингээд нөгөө нүүрэндх цогийг нунтраацсан те бүр ямар ч одоо хүсэл зориггүй ямар ч хүсэл мөрөөдөлгүй те юм өөртөө итгэх итгэлгүй болгоцсон бүр нэг юм хүмүүсэд нь штэ те. За энэ бас нарциссизмын бас нэг аюултай төрөл. Бусад хүмүүс болохоор чистэ ийм сайхан их нэртэй ийм сайхан нөхөртэй гэж харагдаад бидэг мөртлөө яг начир дээр гэдэг ч те ерөөсөө тийм биш. Энэ бас нарциссизмын нэг төрөл. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор малигнад гэд байгаа. Энэ болохоор одоо чимээгүй төрлийн нарциссизм гэх юм уу? Ийм хүмүүсийг яг олж таних маш хэцүү. Эдгээр нь одоо маш юм арга зай мэгтэй. Тэгээд жүжиглэх аяас чадвар өндөртөө маш их худлаа ярьдаг. Зихгүй худлаа ярина гэдэг шиг те. Ямар ч эмпати байхгүй те. Бусдын одоо сэтгэл зүрхийг огт боддггүй зөвхөн өөрийнхөө эрх ашиг, өөрийнхөө одоо аз жаргалыг нэгдүгээр тавьдаг. За тэгээд нөгөө бусдыг ерөнхийдөө эзэрхийлжтэй ингэж эрхэндээ байлгаж удирдах сонирхолтой байдаг. Тэгээ маш их нөгөө арга зайлмигтэй учраас хөвчлэн танигддаггүй тэгсэн мөртлөө маш аюултай. За тэгээд ууртай үедээ маш хэрцгий гэдэг ч юм уу те иймэрхүү бас зан чанартай байдаг. Бараг сайкопат шиг мөртлөө бас одоо тийм хэмжээний нөгөө сэтгцэн эмгэг болтлоо яваагүй гэх юм уу. Тийм иймэрхүү нарциссизмын төрлүүдэн. За тэгээ ерөнхийдөө л ингээл бусдын анхаарлыг татах дуртай тий. Сайнаар ч юм уу, муугар ч юм уу бусдыг намайг хараач тий би юм гоё байна, би юм сайн байна, би юм сайхан байна. Та нар хүлээн зөвшөөрөөч намайг ингээд магтаад өгөөч тий урамшуулад өгөөч гэдэл ерөнхийдөө дандаа тийм зүйл бусдаас хүсэж байдаг гэсэн. Бас нөгөө нэг юм хитрхи экстраверт хүмүүс бас нарциссизмын нэг төрөл юм шиг надад санагддаг. Бид нар болохоор нөгөө экстраверт, интроверт гэхээр экстраверт нь ингээл тийм гадагшаага юм сэргэлэн цав одоо юу юм найрсаг те хамт олонлог гэдэг ч юм уу. Тэнгүүд интроверт гэхээр ингээл ичимтгий ингээ өөрийгөө илэрхийлэх чадваргүй гэдэг ч юм уу. Их хүмүүс одоо ингэж төсөөлдөг шүү дээ те. Гэтэл миний ингээд ажиглаад байгаагаар экстраверт гэхээр одоо ингээл чанга дуу муута тий. За тэгэл бусдын дунд ингээл дунд нь ороод хөгчөөдөг ч юм уу, анхаарлыг нь татдаг ч юм уу ингээд байгаа ч гэсэн эдгээр нөгөө талаараа ингээд бусдаас бас энергиээс хорж идэг. Бусдын анхаарлаар бас хоолж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд өөрөө өөртөөгөө бэж чадахгүй гэдэг чинь тий. Бид нар ингээд нэг хэцүү зан чанартай хүнтэй хамт байх хэцүү шүү дээ тий. Гэтэл тэр хүн өөрөө өөртөөгөө бэж чадахгүй байна гэдэг чинь бас ямар нэг асуудал байгаа гэсэн үг. Богино хугацаанд хамт байхад хөвгчлөлттэй юм гоё юм шиг мөртлөө урт хугацаанд байгаад ирэхээр ингээд ядраад тий хамаг шим шүүсээс хоруулсан юм шиг санагдаад ийм мэдрэмж төрүүлдэг. За тэгэнгүүт интроверт хүмүүс яадаг вэ гэхээр ерөөсө бусдаас гаднаас эрчим энерги авдаггүй, дотгошоогоо өөрөө өөртөөгөө хандаж, дотроосоо одоо бясалгаж эрчим энерги олж авдаг. За тэгээд хангалттай өөрийгөө цэнгэлсэн үедээ одоо нийгэм дээр гарч одоо нар шиг гэсэн үг байхгүй эрчим энергиэсээ хуваалцдаг. За энэ дээр бас нэмээд хэлэхэд нөгөө нэг согтуу байхдаа ингээд айгүй эвгүй зан арын шин одоо агсан согтуу тавьдаг гэдэг ч юм уу тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүтлээ эрүүл болсныхаа дараа би өстой эрүүл байсан бол хизээж тэхгүй гэдэг ч юм уу те. Ийм хүмүүс ч гэсэн согтож байхад нь тэр одоо биед нь шал өөр хүн орж ирээд ямар нэгэн тэр хүний өмнөөс үйлдэл хийгээгүй. Тийм маш тийм нуугдмал ямар нэгэн траума ч гэдэг юм уу сэтгэл зүйн асуудал бий гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийгөө өмөрч хамгаалаад одоо тэрийг огт өгөөсөхгүйгээр
тэрнтэйг нүүртуулаа те яагаад ингэсэн байж болох уу, юунаас болсон байж болох уу гэд ингээд дотгошоогоо өөрөө өөртөөгөө судалгаа хийгээд одоо өөрөөсөө асуугаа те ингээд бясалгаад байх тусмаа хариулт нь гарч ирдэг. Бид нөр өөрөө өөрсдийнхөө нарциссистик зан чанар, өөрөө өөрсдийнхөө сүудрийг олж мэдснээр бусад одоо ийм төрлийн хүмүүст нэгдүгээрт ашиглуулахгүй, хоёрдугаарт ийм төрлийн хүмүүсийг өөртөө татгаа болчдөг. Гуравдугаарт нь өөрөө өөртөө одоо санаандгүй бас санаатай болон санамсаргүй ингээд сонь үйлдэл үг гаргацсан тий. Тэрэндээ ингээд харамсаад яваад ах тохиолдол байдаг шүү дээ. Үе нөгөө нэг гаргасан үйлдэл нь гинт толгойд харуулж орж ирэл дээ. Тэгээл за мартай гээл ингээд өөрийгөө сатааруулаад. Гэтэл яг тэгээд хараад ороод ирсэн бодол дээрээ сайн суугаад тэр үед яагаад тийм муухай үг хэлсэн юм бол, яагаад тийм зан чанар надаас гарсан бол гэд тэрэн дээрээ бясалгаад суугаад байх тусмаа тэрний даалт одоо бүр магадгүй хүүхэд наснаас үүдсэн травмач байт юм уу тий. Тэр бүх одоо учир зангилаанууд тайлагдаад тэгээд тэрийг олж таниад мэдчих юм бол одоо тэрийг жигшээд те ингээд өөрөөсөө нүүр буруулахын оронд хүлээн зөвшөөрөөд хайрлаад за ийм зүйлийг ойлгуулсанд баярлалаа гэд ингээд тэр зүйлийг тавьж явуулах хэвээр. За дээрэс нь бас нөгөө нэг ийм нарциссист хүмүүсийн хохирогч болсон хүмүүс маш их байгаа те. Бараг хүн болгон л хохирогч болсон байдаг. Тэгээ яагаад би энэ хүнтэй уулзрав те, энэ хүн яагаад надад ийм зан гарав гэдэг надад юу ойлгуулах гэж ирсэн бэ гэдэг дээр бяцлах юм бол те тэр хүнийг ямар хогийн амтан бэ, ямар зөвүүн амтан бэ гэж одоо үзэн ятхаас илүү яагаад би өөртөө ийм үйл явдал ийм хүнийг татсан бэ гэдэг дээр фокуслаад бяцлах юм бол бас ингээд учир зангилаан тайлагддаг. За тэгээд тэрийг ойлгож ухаарад тэр хүнийг одоо үзэн ядаад байх ш те, харин ч энэ ухаарлыг авчирсанд баярлалаа. Ингээд чам цай сайхныг хүсье гэд бас сэтгэлээсээ тавьж явуулах хэрэгтэй. Тэгжээж бид нар ер нь дотор чөтгөрөө таньжиж өөрийнхөө дотор байгаа бурхныг сэрээдэг. Тэгжээж одоо энэ муу мухай зан чанаруудтай эзлэгдэхгүйгээр өөрөө өөрсдийнхээ эзэн болон те хэрэгтэй үедээ шаардлагатай үедээ биднэрт уур уцаар гэдэг зан хэрэгтэй, хатаж чөтгө гэдэг зан хэрэгтэй. Эдгээр одоо сөрөг сэтгэл хөдлөлүүд бид нарыг хамгаалах гэж байдаг гэдгийг ойлгож авна. Тэгэхгүй та ингээд сүдэртэй талтайгаа ажиллахгүй яваад ах тусмаа эдгээр одоо зан чанаруудынхаа боол нь болоод тий өөртөөгөө адилхан одоо юм нарциссист хүмүүсийг эргэн тойрондоо татаа цуглуулад тэгээд ингээд ерөнхийдөө амьдрал одоо нөгөө чөтгөрийн тойрог гэдэг чигтэй нэг юм юмд яваад байдаг. Тэгэхээр эндээс гарахын тулд дотгошоогоо анхаар, дотгошоогоо бяцлага. Тэгэхээр эргэн тойронд байгаа хүмүүсээ ингэж бодож шүүмжлэлж тий тэр нэрээ ингэсэн биш, тэнд ингэсэн биш гэхээсээ илүү эхлээд өөртөөгөө ажиллана. Надад яг эдгээрийн яйлзаа чанар нь байна. Өөрийнхөө эрх ашигын төлөө би одоо хэнийг яаж хохироолоо гэдэг ч юм уу тий. Тэндээс эхэлнэ. Өөрөөсөө дотроос эхэлнэ. Тэгжээж бид нар дотроосоо гэрэлтдэг нар болно. За тэгээд хүн бүрийн дотор бурхан чөтгөр хоёр хамт байгаа. Тэгэхээр миний дотор муу зүйл байгаа гэдгээс одоо айж ижилгүүгээр тий тэрнтэйг нүүр тулж иж бид нар тэднээс ангижрна гэсэн үг. Тэгэхээр энэ аялалд танд бас амжилт хүсье. Тэгээд энэ хүртэл хамт байсан бол баярлалаа. Баяртай.